За мөнх хот дараагаар таслаа. Санал хэлнэ. Нэгдэх залтанд ингэж байгаа шүү дээ. Нийслэлийн Багнуур дүрэгт нүүрс химийн зохицлбор төслийг хэрэгжүүлэх зорилгоор үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх асуудлаар ийм ирүүлсэн саналыг дэмжсгөө гэж байгаа байхгүй юу? Их тодорхой баймир байгаа байхгүй юу? Үйлдвэр технологийн парк байгуулахыг эрхлэх асуудлыг дэмжих гэдэг юм уу? Өөрөөр хэлбэл эрхлэх асуудлаар гэдэг энэ дотор чинь бас агуулгын өрөөнд яг дотор нь яг ямар асуудал байгаа юм бэ гэдэг нь байхгүй. Яг ерөнхий асуудал байгаа байхгүй юу? Бид нар юг дэмжиж байгаа энэ тогтоолоор бол эсвэл бүх үйл ажиллагааг нь дэмжиж байгаа юм уу? Эсвэл яг үйлдвэр технологийн парк байгуулах дээр хот дэмжлэг үзүүлээд байгаа юм уу? Тэгэхээр энэ дээр нэг редакцийн сурыг хийчихээ гэдэг ийм санал байгаа. Хоёрдугаарт үнэхээр одоо сая даваа сүрэн дарга хэлдэг. Бид нар бас нийслэлийнхаа төсөв төлөвлөгөөтэй холбоож уях ёстой. Тэгээ энэ дээр энэ заалтыг 3 дахь заалт болгоод оруулах болвол бас агуулгын хүрээнд хэвтээх оруулмаар байгаа байхгүй юу? Шууд татврын орлого талаас нь бичиг нь бид нар бас татврын тухай хууль болон төсвийн тухай хууль зөрчиггүй гэдэг дээр. Өөрөөр хэлбэл энэ үйлдвэр технологийн парк байгуулагдсанаар тухайн орон нутагт дэмжлэг болох ёстой залтыг л оруулах ёстой. Тий. Тэгэхээр редакцийн сурыг бол нэлээд сайн хийж эргэж харахгүй бол энэ их тийм ерөнхий тогтоол гарах гэдэг шүү. Эсвэл одоо яг үйлдвэр технологийн паркийн маань нэг юм ерөнхий тогтоол хэрэгтэй байгаа юм уу? Дэмжлэг. Эсвэл одоо бүр тийм дэмжлэг хэрэгтэй бол дэмжлэг үзүүлсгөө гэж байна байхгүй. Дэмжсгүйгээр бид нар чинь бүх үйл ажиллагааг дэмжиж байна шүү дээ. Гэхдээ паркийн үйл ажиллагааг эрхлэх асуудлаарх саналыг дэмжсгөө гэдэг байгаа. Энэ байгууллагаас ирүүлсэн саналыг дэмжсгөө гэдэг залт байгаа. Тэгэхээр энэ дээр баяр дарга ерөнхийдөө редакцийн сүрийн нэлээд сайн хуулийн өрөөнд харахгүй бол маш ерөнхий тогтоолох гэдэг шүү.